За энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 2 өдөрт хутааны сонсгол бол Монгол улсын хэмжээнд яваад дуслаа. Хэр үр дүнтэй сонсгол боллоо гэж таны хувьд харж байна? Та бол нэлийн бүтэн ач холбогдол өгч оролцсон харагдаад байсан. За сонсголын үр дүнгийн хувьд би 3 зүйлийг хараад байгаа. Нэгдүгээрт нь маш олон мэдээллүүд ил тод боллоо. Яг хоо чамдалтай ч гэсэн тийм ээ. Эрүүл мэндийн салбарын хувьд, технологийн шийдлүүдийн хувьд, мөн тодорхой хэмжээнд төсвийн зарцуулалтын хувьд маш олон мэдээллүүд ил тод болсон. Ядаглал Монгол улсад сүүлийн хэдэн жил нийтдээ хэдэн хүн угаарын хордлогоос болж нас орсон бэ гэдэг бодит тоо гараад ирлээ. Нөгөө талдаа хоёр дахь үр дүн бол улс нийтийг хамарсан нийтийн сонсгол гэхээсээ илүүтэйгээр сургалт боллоо гэж найдаж байгаа. Ард иргэдэд олон нийтэд гэхээсээ илүүтэйгээр энэ шийдвэр гаргаад байгаа татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байгаа нөхдүүдэд зориулсан сургалт боллоо гэж харж байгаа. Энэ яагаад сургалт гэж байгаа гэхээр өнгөрсөн хугацаанд яг аль шийдэл нь үр дүнтэй байсан, аль нь үр дүнгүй байсан гэдгийг тос усаар нь сайхан ялгаад өгж байгаа. Одоо ийм хилцүүлэг, хилтгэлүүд бол тавигдсан. Хамгийн гол нь энэ дээрээ сайн анализ хийгээд одоо бид бүгдийн шаардаад байгаа төлөвлөгөөгөө сайжруулцгаая гэсэн уриаг л одоо хэрэгжүүлэх үлдэж байна гэсэн үг. 3 дугаарт нь салхи орлоо гэж харж байгаа. Аливаа реформыг хийхин тулд тухайн салбарын ч юм уу те альсвал тэр вакуум дотор олон 10 жил болсон хүмүүс бол эхлүүлдэггүй. Реформыг гадны битл эхлүүлдэг, өөрчлөлтийг, шинжилтийг. Тэгэхээр энэ бол баг хин физикийн үйл шүү дээ те. Дотоод одоо эсийн дотор байгаа элементүүд бол хязгаарч өөрсдөө өөрчилж чадахгүй. Гаднаас нь нэг хүн орж ирж салхи төсөж ижил, нэг баг орж ирж ижил энэ өөрчлөлтийг бол авчирна. Майндсет буюу одоо сэтгэлгээний бас нэг асуудал юм тий. Тэгэхээр ийм салхи орвоо гэж найдаж байгаа. Ийм 3 үр дүнтэй юм хэлэлцүүлэг боллоо сонсгол боллоо гэж найдаж байна. Ер нь та яаж явж байгаагийн талбай дээр гарсан юм. Утааны асуудлыг хөндөд маш олон мянган хүний сонсгол хийх хэмжээнд гарын үсэг зуруулад 70-10 мянган хүний гарын үсгийг зуруулад за төрийн ордонд ороод сонсголоо ичлээ шүү дээ. Яаж явж байгаа дотоороо орсон юм. За яг миний хувьд бол би зангуулыг өөрчлөх мэдээлэл харилцааны бакалаврын зэрэгтэй хөгжлийн бодлого төлөвлөлтөөр магистр хийсэн юм. 2016 оноос хойш би Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан буюу UNICEF-т тодорхой хэмжээнд сүүлийн бараг 4 жил нь агаарын бохирдол цэвэр агаарын хөтөлбөр дээр нь ажилласан. Тэмч утгаараа 2016 оноос хойш Монголд засгийн газраас улсын төсвөөс хэрэгжүүлсэн бүх айд үйл ажиллагааг мэднэ. Нөгөө талдаа олон улсын байгууллагын санхүүжилт дээр явж байгаа ажлуудыг ч айгуу сайн мэднэ. Тэгэхээр нэг ёсондоо institutional memory буюу одоо байгууллага хоорондын одоо энэ салбарын мэдлэг мэдээлэл туршлага нь байгаад байдаг. Тэгэнгүүт 2022 оноос хойш 2023-2024 онд нийтдээ яг үнэ хэлгээд агаарын бохирдлыг бууруулж болох үс тийм үйл ажиллагаа бол хэрэгжиж байхгүй. Энийг хүн болгол мэдж байгаа. Тийм учраас энэ үйл яаж ихсэв? Энийг би ч байтугай одоо манай салбарын одоо тий энийг жоохон гадралдаг хүмүүс бол бүгд харж исэн. Тийм ч учраас одоо 2024 оны 5 сард анхны өргөдлийг санаачилсан. Цэхэм өргөдлийг санаачилсан. Нөгөө талдаа тэр хавар санаачлахад 534 хүн гарын үсэг зурсан. Албаар хавар санаачилж үзсэн. Утааны бус үйлрэлт тий хүмүүс хэр анхаарч тий яриг юм те тэрийг нь харъя гэдэг. Тэнгүү 534 л байгаа байхгүй. Энэ бол олон нийтийн оролцоо хандлагын бодит үр дүн зураглал шүү дээ. Харин 11 сард дахиад санаачилсан. Гэхдээ энэ дээр бол би ганцаараа биш. Breathe Mongolia, Civic Space, Шанда сайхан амьдрий, Public Lab Mongolia гэх мэтчлэн маш олон байгууллагууд болон эрчим хүч, байгаль орчин, уран амьсгалын чиглэлд ажилладаг мундаг залуучууд, эрдэмтэн судлаачид, инженерүүдийн нэгдэл нэгдэл гэж байгаа нь бид нэг групп шатл гэсэн үг л дээ. Ер нь бол тий албан бус нэгдэл. Нийлж хагаад энийг санаачилсан. Яг тэр үед бухимдал дөнгөж эхэлж исэн. Тэгээд ган жавхлан одоо сошиал медиа инфлюенсер ичдийн орны санаачлагч гэх мэтчлэн тий юм залуу байгаа. Мань хүн бас тухайн өдөр битээр холбогдоод мань угаасаа жагсаал хийхээр шийдсэн байсан. Яагаад гэвэл хүүхдүүд нь өвдөд
7 хоног эмнэлэгт цагж хагаад гарч ирсэн байсан. Тэгээд тэр хүний нүднээс л харагдсан үгс шийдсэн байсан. Харин бидний хувьд бол миний хувьд илүү мэдээлэл өгөөд илүү жоохон бүтцэд оруулаад тэр их эрч хүчийг, энергийг зөв тал руу бодит шийдэл тал руу шилжүүлэхийг хүссэн. Энэний нэг боломж нь одоо парламент дээр байгаа бидний одоо ардчилсан нийгэмд амьдарч байгаагийнх эргэн хүн нэг зүйлийг санаачлаад улсын хурлын гишүүд болон төрийн бүх байгууллагуудыг хамруулад сонсгол сургалт маягийн юм хийж болдгиймаа гэдгийг бас харуулснаар бас үр дүн баг. Тэгэхээр яг бусад салбар дээр асуудлууд байгаа бол залуучуудад иргэний нийгмийнх нь бас юм тохио болсон болов уу гэж бас найдаж байгаа. Ийм л учраас энэ агарын бүх хөдөлгөөл орцсон. Яг үнэндээ жагсаал энэ төр гэж нэг их айхтар бол бид нар бол яваагүй шүү дээ. Өдөрт талбай дээр зогссон тий гар үсэг зурсан. Ерөөсөө нэг тийм л юм баг. Энэ бол бодит ялангуяа манайх шиг юм ардчилсан хүмүүнлэг нийгмийг зогслоох гээд явж байгаа нийгмийн хувьд бол байх ёстой үзэгдэл. Харин энийг нь парламент дээр авч үзээд ингээд ажил хэрэг болгоод явсанд бол баярлж байгаа. Яг энэ дээр дахиад нэг юм хэлхийг бодож байна. Сонсгол өчигдрөөр ингээд дуусгахгүй. Бидний ажил ч гэсэн дуусаагүй. Түрүүний хэлсэн салхи оруулсан гэж. Салхи оруулаад одоо тэр салхи тэндээ үлдээд энэ өөрчлөлт шинжилэл явагдах хэрэгтэй. Үргэлжлээд явах хэрэгтэй. Энийг улсын хурлын гишүүд өчигдөр хэлж байгаагаар нь бол нэг төр хороо байгуулад хянаад явна гэсэн. Нөгөө талд нь иргэд бидний хувьд ч гэсэн энийг дэмжиж явна. Би бас түрүүс манай баг баг. Мундаг баг баг. Би л нэрээ оруулсан болохоос ш тэд нар баг хөтөлж авч байгаа. Тэгэхээр бидний хувьд өөрсдийнхөө болон мэдлэг туршлага дээр болон тооцоон дээр гаргасан зөвлөмжөө боловсруулж байгаа. Энийг бас танилцуулна. Та нэлээд сайн мэдээлэлтэй тэр нөө UNICEF PG-ийн ажлууч өөр утаатай холбоотой хүүхдтэй холбоотой байгаад шүү дээ. 1.7 их найт төгрөгийг хэдүүлээд зарцуулсан байна гэдэг. Хичээд үр дүн нь ямар байгаа гэдг нь одоо гадаа хараад амьсгалах бүр бид нар мэдрээд шүү дээ. Тэгэхээр одоо ажил төлөвлөх бол ер нь яаж явбал зөв юм гэсэн нэг юм гэрэлгээгээ танд харагдав уу? За 1.7 их найд гэж ярьж байгаа. Гэхдээ тэрнээс их мөнгө зарцуулсан. Яагаад вэ гэдэгт нэг зүйл. 2016 онд гарсан агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж би 5 зүйл бүхий ойролцоогоор 95 ажилтай. Ер нь Монгол улс тэр хөтөлбөрөөр биелүүлсэн бол хэрэгжүүлсэн бол өнөөдөр бидний сонсгол хийхгүй. Өнөөдөр таны хүүхдүүд, миний хүүхдүүд цэвэр гараар амьсгалж явах хэрэгтэй. Ийм хөтөлбөр. Ягаад гэвэл тэр хөтөлбөрийг тухайн үедээ 3 жил баг худалдаж 3 жил тойрч салбарынхны мэдээллийг авч жагаад гаргаж ирсэн гадны ёсон хөгжилтээр хийсэн ийм хөтөлбөр байсан. Энэ хөтөлбөр дээр сайжруулсан төс гэж байсан уу? Байсан. Сайжруулсан зуух гэж байсан уу? Байсан. Хагас когс байсан уу? Байсан. Сэргээгт хэрчим хүч байсан уу? Байсан. Цахилгаан хаалгавар байсан уу? Байсан. Эдгээр шийдлүү. Бүгд шийдэл мөн. Гэхдээ манай улс төрчид яаж ийнү гэхээр 4 жилдээ сонгогддог циклтэй учраас ард иргэдэд таалагдахын тулд нэгийг нь бариад явчих гаддаг. Нэг мессежээр явчих гаддаг. Энэ бас одоо хэвлэлийн салбарын хүний хувьд бас ойлгомжтой асуудал шүү дээ. Нэг мессеж л үгүй. Тэгэхгүй ингээд 10-20 мессеж өгөх хүмүүс ойлгохгүй. Асуулт чинь тий. Амжигчгүй. Тий. Гэтэл яг үнэндээ бид нар аруулан л зэрэг хөтлөх хэрэгтэй байсан. Тэгж чадаагүй. Тэгээд энэ хөтөлбөрийн аудитын дүгнэлт өгдөг. Ерөөсөө 30% л биелэлттэй байна гэдэг. Таныг өснө 70 бараг 60 гаруй хувь нь биелээгүй байна гэсэн ийм дүгнэлт. Гэтэл энэ хөтөлбөр өөрөө 25 онд дуусах ёстой байсан хөтөлбөр. 16-аас 20 онд 4 жилийн хугацаатай 2 үе шаттай нийтдээ 9.5 их найдын төсөвтэй. Тэгэхээр төсөв бол 1.7 их найд бол ягаад биш. Яг уу зүгээр санхүүгийн хувьд те яг энэ гаргаж байгаа зардал агаарын бохирдлыг бууруулахад төлөвлөж гин үгүй юу гэдгийг нь хянаад дараа нь тэгж ангилахад айгүй хэцүү л те сангийн яамныхны хувьд бол те одоо жишээ нь үгж ярил л да сайжруулсан түлшнийх бол яг ингээд орчиж байгаа гараад ирж тийм бас үйлдвэр нь блэн утаа зорилгон тодорхой тэгэнгүүт нийслэлээс тараасан зарим цэцэрлэгүүдэд тарааж байгаа тэр дотоод орчны агаарын чанарыг сайжруулах буюу одоо агаар шүүгчийн асуудлыг яах вэ? Мод тарж байгаа асуудлыг яах вэ? Цахилгаан болон хийн халаагаар руу шилжиж байгаа асуудал гэдэг маш олон ингээ ажлууд байна. Тэр болгоныг ингээ тооцоод явхаар энэ бол тэр улсын хурлын гишүүн Эрдэнэ болд хэлжсэн 10 их найд
төгрөгийг зарцуулчихжээ гэдэг нэг тоо гаргасан. Тэр бол хантай байж магадгүй гэж харж байгаа. Нэг. Хоёрдугаарт 2016-аас 2022 оны хооронд олон улсын байгууллагуудын санхүүжилттэй нийт төслүүдийг нь би жагсааж харж агаад үр дүнг нь харж исэн. Яг миний тооцноор бол нэг 310 сая $, буюу нэг их найд багт. Энэ бол зээлүүд, буцалтгүй тусламжууд бүгд ороод. Тэгэхээр мөнгө багдаагүй юм байна л гэж та яг товчоор бол хэлэх. Мөнгө бол багдаагүй. Мөнгө бол асуудал биш, төсөв бол асуудал биш. Энэ бол хамгийн том асуудал нь оюун санааны майндсетийн асуудал байна. Би тэгж харж байгаа. Тийм учраас сонсголын нэг том үр дүн нь салхи орлоо. Тэгээ энэ салбарт бас нэг жоохон дохио өгчлөө. Засгийн газарт нэг дүн тавьчлаа. Одоо тэнгуут энэ дээр реакцлаад нэг өөрчлөлт шинжилэл эхлээд явах болов гэж би найдаж байгаа. Нэг гомдмоор харагдаад байгаа юм. Үеийн хотын дарга нар өртөөс ирсэнгүй. Нутаач өртөөс л яг үндэ нийслэлчүүдийн хамгийн тулгамдсан одоо төвжрэл утаа гэдэг л хоёр топ сэдвтэй байдаг шүү дээ. Яагаад хотын дарга нар сонсголт ирсэнгүй? Хариуцлах хүлээх хөнгөн юм шиг харагдаад байна. За байгууллагчны сайд бол ирж суусан. Гэхдээ одоо энд хүрсэн асуудлыг бол би хариуцлага хүлээхгүй. Үннээс хойших дээр би одоо бүх мөнгө нь байгаад бүх эрх мэдлийн нөх юм бол би хариуцлага хүлээе гэдэг үг хэлсэн анхааралтай гайхаад байсан. Яагаад хотын дарга нарын сонсголт ирж суусан? Хинч хариуцлага. За үнэхээр буруу ээжээ гэж ам мангаасан төрийн албаны юм харагдсангүй. Бас нэг асуудал бол яхахгүй өнгөрсөнд дүн тавья гэсэн. Тэнгүүт илтгэлүүдээс харж байхад аудитын дүгнэлт нь байхад тий 30% биелэлтэй байна гэсэн дүгнэлт нь байхад бүхэл төслүүд болцсон юм шиг, бүхэл төслүүд хөтөлбөрүүд нь амжилттай байсан юм шиг илтгэлүүд мэдээлэлүүд өгсөн бол маш харамсалтай. За тэр хотын дарга Нямбатыг өмгөөлж байгаа юм биш үү? Гэхдээ мань хүн нэг хэлэлцүүлэг дээр бол ирж сууж төлөвлөгөөгөө танилцуулсан. Юу хийх гэж байгаа ярьсан. Тий, юу хийж байгаагаа ярьсан. Гэхдээ бидний сонсголын бас нэг гол үр дүн бол энэ асуудлыг эзэмжүүлье гэсэн. Ерөөсөө л эзэмжүүлье гэсэн. Эзэмжүүлэхдээ тэр төсөвтэй улс төрийн хувьд нөлөөтэй шийдвэр гаргах боломжтой тэрх хүнээр нь эзэн нь болгоё гэж уриалдаг байна, тий. Тэгэхээр одоо байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам бол өөрөө салбарын яам. Нөгөө талдаа хохирогч яам гэсэн үг. Тий. Хянах ёстой яам. Эрүүл мэндийн яам ч гэсэн ялгаагүй. Агаарын бохирдлын хувьд бол гүйцэтгэл хийх ёстой газрууд биш. Тий, төдийл юм биш. Тэгээд сая үндэсний хорооны даргаар нь тавигдчихгоот энэ нь нэг талдаа шудраг бус. Яг тэгэхээр тэр хүн төсөв нь байхгүй. Эрх мэдэл нь байхгүй. Өгөх юм бол хамаагүй болно. Ийм нэг асуудал орж байна. Тэгээ яг бид бүгдийн хэлж зөвлөж уриалж байгаагаар бол хэрвээ агаарын бохирдлын асуудал Монгол улсын өмнө тулгараад байгаа номер топ 3 асуудлын нэг нь муу юм бол ерөнхийдөө өөр ахлах хэрэгтэй гэдэг шаардлага. Тэгжээж манлайлалаа үзүүлж улс төрийн павертайгаар энэ утааны эсрэг ажиллаж чадна гэж хэлж байна тийм. Бид нар нэг амар өрөвдмөр нэг юм дүр зураг харлаа л та. Утааны сонсголч 2 өдөр явж байгаа. Бүтэн нэг өдөрт нь утааны улмаас өгсөн хүнийхээ тоог нэгтгэж чадахгүй ясараагаар маргааш нь сонсгол зохион байгуулах чим бүрэн хэмжээний нэгтгсэн тоо хэлж өгч байгаа тийм. 160 гээл 700 гээл 1000 гээл нэг. Хідүүлээ ядаж утааны улмаас хохирсон иргэдийнхээ тоог ядаж нэгтгэж авч чадлаа гэх юм уу эсвэл хичмээр юм уу энэ одоо. Хэмжиж чадахгүй бол шийдэж чадахгүй гэдэг үг гэдэг шүү дээ. Энийг та ямар кейс гэж харж байна? Аль нь үнэн. Тэг үнэхээр харамсалтай ичмээр. Гэхдээ нөгөө талдаа бас ил болгож байгаанаас бодит дэвшил мөн. За хэдэн тоон дээр хэдүүлээ сонсгол санаачлаад оролцоод мэдээллийг авсан хүний хувьд хэдүүлээ нэг талд гарч. За угаарын хордлогоос болж 700 гаруй хүн асуурсан байна. За энэ бол бодиттой та чимбэрэн шүүчээр хэлсэн. Нөгөө талдаа угаарын хордлогоос гадна агаарын бохирдлын дам нөлөөллөөр биенийг өөр тоо зохиож явлаарайгүй жилдээ 7169 хүн нас орсон байна гэсэн 2021 оны датан дээр шүүрсэн тооцоолол байгаа. Дам нөлөөллөөс болж. Энэ нь эргээд 2021 оны тооцооллоос харах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь буюу 4 гаруй их найд төгрөгийн хохирлыг эдийн засагт учруулж байна гэсэн доо байна. Тэгэхээр энэ бүгд тоонууд бол хөдөлшгүй. Монгол улс засгийн газар
энэ дээр дөрвтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Топ 3 одоо эрэмблийн асуудал дээр нь топ 3-т биш байх юм бол оруулах хэрэгтэй. Эзэнжүүлээд ерөнхий сайд байна уу, засгийн газрын хэрэг газрын дарга байна уу, шадар сайдуудын нэг нь авчих хэрэгтэй. Аль эсвэл үнэхээр салбарын яамд өгөхөөр одоо тохирсон бол тэр хүндээ тэр төсвийн болон одоо бусад эрх мэдлийг нь давхар өгөх хэрэгтэй. Нэг өсөндөө ялыг нь гэж явал ямбыг нь давхар өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил юу нь явдггүй гэдгийг бид нар харчлаа шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа бид нар бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй нь Монгол улсад бид нар өнөөдөр мөнгө болон шийдлүүдээр дутаагүй. Энд ерөөсөө л оюун санааны том өөрчлөлт нэг шинжлэл хийх ёстой байна. Засгийн газар одоо яг энэ гүйцэтгэх албаных нь хувьд энийг дотор нь байгаа хүмүүс хийж хийхгүй юм байна. Гаднаас орж ирж байгаа хүмүүсүүд салхи оруулаад хийх ёстой юм байна л гэсэн одоо дүгнэлтэнд хүрчээ сууж байна. Би бүрвэж магадгүй. Засгийн газар маань алсын арай 2050 гэдэг аюу гоё эрхэм зорилготой бодлого төвшүүл явьж байгаа шүү дээ. Утаанаас бидүүлээ салж чадахгүй бол 2050 он гэхэд улсын өвчлөл одоо бойжж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд алсыг харах юм боломжгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны 2050 гэхэд бид нар тэнд очисон байна гэж төлөвлөж байгаа шигэ шийдэх ёстой болчиход байна. Аминд ингэ тоолон тулж ирчээд байна шүү дээ. Жил болгон хүүхдийн ор олдохгүй байна. Эмээр бөмбөгдөж чинь бид нар хүүхдэд ийм орчин төсөж болохгүй шүү дээ. Энийг та юу гэж шийдлийн нэг юм зөрөгтэй яваасаа гэдэг дээр ямар байр суурьтай. Яг мэдээж бүх төлөвлөлтүүд төсөл хөтөлбөрүүд бол мэдээж богино дунд урт хугацаа гэсэн маягаар явж болно. Гэхдээ энэ дээр бид нар нэг анхаарах ёстой зүйл ялангуяа одоогийн нөхцөл байдал дээр ямар ч шийдлүүд, төслүүд future proof буюу 2030 он ирээдүйдээ тогтвортой ирээдүйд алцхааргүй тийм шийдлүүдийг бид нар тэр шийдлүүд рүү бид нар татвар төлөгчдийн мөнгийг чиглүүлэх ёстой. Одоо та сая хадлаа шүү. 100-ны тендер зарлчаад цуцалчлаа. Өнгөрсөн жил бас ялгаагүй яг иймэрхүү төсвөр цагирхан халаагуурын тендерийг зарлчаад тэгээд цуцалцсан. Хагас кокс бас цуцалж байсан. Ингээд цуцалцсан. Гэтэл хагас кокс шийдлүү мөн цагирхан халаагуур мөн 100 мөн. Яагаад эдгээр энэ шийдвэрүүдээ өөртөө баталж хамгаалж зогсож чадахгүй юм бэ? Энэ дээр бас нэг асуудал гарч ирж байгаа. Манай засаглалын асуудал. Ийм чухал асуудлыг шийдэх гэж очиж байгаа хүмүүс маань өөрөө энэ асуудлынхаа талаар сонирхогчийн төвшний мэдлэг боловсралтай хүмүүс ч үт. Хамгаалж чадахгүй. Бүрэн мэдээлэл. Тэгэхээр институцийн хувьд, томилгооны хувьд, засаглалын хувьд бид нар бол шинжилгээ оруулах хэрэгтэй болцсон байна. Миний хувьд бол нэр дүрдаад субъектив дайралт хэмээргүй байгаа. Ялгаагүй залуучууд бас тодорхой хэмжээнд боломжийг нөгөөд явуулъя гэж утсан. Гэхдээ үнэхээр яг одоогийн байдал дээр бол дүр байдал нь бол үнэхээр хэцүү л харагдаж байна. Хоёулаа одоо ярилцлага илүү нөгөө шийдэл рүү чиглүүлэе гэдэг сонирхол байна. Төрийн бас байгууллагууд яг энэ утаатай зуралдаад пассив хаус одоо ямар хаус ийм дулаалга хийдэг шийдлүүдээ яриад байгаа шүү дээ. Одоо ер нь биднэрт яг ямар ойрын хугацааны за 2 жил гэж ярил л да. 2 жил гэхэд нэг 30% бууруулахад бид ингээд энэ гурвыг зайлшгүй нэг зэрэгцүүлж хийшиж нэг энэ үр дүнлөө хүрнэ гэсэн тань нэг юм ирэмб дараа тогтсон уу? Орон суучлах гэдэг юм уу? Дулаалах гэдэг юм уу? Дулаалах гэд төрийн бас байгууллага айгүй хэлээд байна. Төр дулаалах гэдэг үгийг их ховор хэлээд түлш зуух за газ нэмж сэдвэр орж ирлээ. Яриад байгаа хгүй. Зөрөөд байгаа юм шиг яриад байгаа. Та эдийн хүсгээд энийг хийвэл зөв гэдэг шийдлийг төр хүлээж авах нь ингээл зөрөөд харагдаад байгаа л та. Ирэмблүүл та топ 3 ямар ажлыг хий гэж хэлв. Яг нэг зүйлийг нэг тодруулаад хэлмээр байна. Тэр мэдээлэл хаанаас авч байгаа юм гэхээр мэдээж магадгүй судлаачид салбарын хүмүүсээс авч байгаа тийм. Гэтэл тэр салбарын хүмүүс чинь өнгөрсөн 30 жил төр зөвлөсөн хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг салбарын мэрэгжилтнүүдийг одоо магадгүй тэр 30 жил зөвлөсөн хүмүүсээ сонсох нь зөв буруу юу гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарх нь бидний хувьд манай багийн хувьд бол төрийн бас байгууллагын мөн гэхдээ бид бүгдийн ард дандаа судлаачид инженерүүд салбарын мундаг мэрэгжилтнүүд бол байгаа. Нэг жишээ дурдъя л да. Тэнгис гэдэг нэг залуу байна. Америкийн эрчим хүчний агентлагт ажиллаж байгаа. Гэхдээ шөнө болгон Америкийн цагаар Монголын сонсголыг бүтэн үзээд орж ирээд эрчим хүчнийхээ асуудал дээр шийдлүүдийг гаргаад базаад явж байгаа нэг зүйл.
Нөгөө талдаа уурын амьсгалын өөрчлөлт бодлогын хүрээнд доктор, магистрийн зэргүүдээ хамгаалтсан иймэрхүү залуучууд бас ялгаагүй бид нартай адилхан ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар бол зүгээр нэг төрийн бас байгууллагуудыг бол хоёр ангиж хараад байгаа хэрэг. Нэгдүгээрхээр үүрэг нь бол хянах үүрэг, ягарахгүй зөв. Хоёрдугаарт нь хөгжлийн үйл явцад хувь нэмрээ оруулах үүрэг. Оролцох тийм. Манай одоо энэ багийн хамтралын хувьд бол илүү энэ хөгжил рүү хараад явж байгаа. За энэ дээр тийм учраас би нэг хэлэх байгаа шийдлүүдээ л амхандаа хамгаалах гэдэг ингэж ярьж байгаа шүү. За энэ дээр үндэслээд нэгдүгээрт нь бид нэр хэмнэлт рүү орох хэрэгтэй. Хэрэглэнээс хэмнэлт рүү шилжсэн ийм бодлого руу бид нэр шилжих хэрэгтэй. Бид нар дандаа түш ярьсан одоо газ ярьсан хэмнэлт хэрэглээг л ингээл өгшүүлээд байна те. Хэрэглээл яригддаг. Тийм. Гэхдээ хэрэглээг хумих нэг нааштай нэг юм харагдаж байгаа нь эрчим хүчний реформын асуудал. Яг нь реформ гэж ярьж байгаа ч гэсэн үн нэмжлэгээл хүмүүс айгүй шүүмжилж байна те. Гэхдээ эн чинь өөрөө бизнесийнхаа зарчмаар, зах зээлийнхаа зарчмаар энэ салбар өөрөө хөгжих ёстой бол энэ салбарт бизнесийнхэн ороод ашиг хийдэг болсон нөхцөлд энэ салбар өөрөө хөгжин тийм ээ. Тэгэхээр энэ бол зөв гэж харж байгаа. Төрхөн зуурынхаа энэ өвдөлтийг бид нэр амсаад тэгээд цаашаага илүү одоо цэвэр агаар руу одоо тэмүүлэх хэрэгтэй гэж нэгдүгээр асуудал. Хэмнэлт гэдэг дээр дахиад нэг зүйл нь дулаалгын асуудал орж байна. Гэр байшингийн дулаалга. Монголд байгаа гэр хороодлын байшингуудыг дулаалгахад нэг төрлийн шийдэл гаргахад маш хэцүү. Ягаад гэвэл 220 мянган айл байгаа. Тэдний 85 мянган гэр үлдсэн байшин гэж үзэх юм бол тэр 100 гаруй байшингууд бие чадан буюу өөр өөрөөр баригдсан. Өөрөөр хэлбэр загвартай, өөрөөр материалтай. Тэгэхээр нэг хэвэн цутгаад нэг ясандаа дулаалгын санал маш хэцүү. Гэрийн хувьд бол тодорхой. 5 хантай гэр их нь байна. Тийм болохоор гэр дээр дулаалгыг нь маасаар нь үйлдвэрлээд санал болгох боломжтой. Яг бүтээгдэхүүн болгох. Тийм, бүтээгдэхүүнийх нь хувьд, supply chain-ийн хувьд энийг шийдэх нь бол тийм асуудал нь бол ойлгомжтой. Тийм болохоор бид нар дулаалга дээр нэгдүгээр төлөвлөх хэрэгтэй. Яагаад гэвэл стандартны хувьд сайн дулаалцсан айл 45 хүртэлх хувиар эрчим хүчийг хэмнэх боломжтой. Буюу бараг тал гаруй хувийг нь тэр нөгөө нүүрсээ 50% хүртэл буруулах боломжтой гэсэн ийм тооцоолол байна. Тэгэхээр утаач нь тийм. Тогоор халаадаг бол тогны мөнгө нь 50 гаруй хувь бас бага гарна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр ерөөсөө бид нар ийшээгээ бодлогоо чиглүүлэх ёстой. Энэ дээрээ үнэлгээгээ хийгээд сайжруулалтаа явуулаад сертификат өгдөг бол өгөөд тэгээд бас нэг зүйл нь үйл хөдлөх хөрөнгийн харилцаа буюу одоо байшин зарлаа гэж бодоход би өнөөдөр байшингаа дулаалаад эрчим хүчний хэмнэлтийн сертификатыг нь авцсан бол ийм байшин авч байгаа хүн нөгөө банкн дээр очиход хүүгийн татаастай зээлд хамрагдах боломжийг нь олгоод өгөх юм бол үйл хөдлөх хөрөнгийн харилцаан дээр нь бид бүхэн өөрсдөө ингээд тоглолт хийгээд бодлогоор нь дэмжиж өгөх юм бол нэг талаараа бодлогын орчин нөгөө талаараа санхүүгийн механизмыг нь дэмжиж өгөх юм бол энэ өөрөө зах зээлийнхаа зарчмаар явчих болчих хэд. Гэр болон баг орлоготой өрхүүдийн хувьд татаасыг ярьж болно. Ягаад гэхээр өнөөдөр сайжруулсан түвш чинь татаас орлож байгаа. Тий. 80% бараг татаастай байх шүү дээ. Ягаад гэхээр үйлдвэрлэх шатнаас ахуулаад төвөрлөх шат, худалдах шат хүртлээ шат болгон нэрэ татаастай. Энэ татаасыг байхгүй болгочих юм бол өнөөдөр нүүрсээр халаасан, цахилгаанаар халаасан, хийгээр халаасан, сэргээгт хэрчим хүчээр халаасан ерөнхийдөө бараг тэнцүү болж орж ирж байгаа. Ийм тооцоолол байна. Тэгэхээр дулаалга ихэнд дараа нь миний таны саяны ярьсан сайжруулсан түлш цахилгаан халаагуур дотроо дулааны хоримтлууртай халаагуур, агаар-агарын дулааны носоос, агаар усны дулааны носоос мөн сэргээгт хэрчим хүч материалын асуудлуудыг оруулж ирж болно. Хийн түлшийг оруулж ирж болно. Газрын гүний дулааны асуудал ч байна. Энэ бүгдийг технологийн хувьд шийдэж өгөөд энийг л ерөөсөө ногоон зээлийнх нь бодлоготой нь уяад банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай харилцаад технологийн салбар ингээм хамтдаа явах юм бол энэ бол 2 жилийн дотор хамгийн ойрын хугацаанд шийдэх боломжтой. Нөгөө талдаа түрүүний ярьсан эрчим хүчний реформ хөдлөөд яг бийжээд хэрэгжээд эхлэх юм бол агаарын бүх хүрдлийн дэд бүтцийн асуудал буюу эрчим хүчний дэд бүтц түгээлтийнх нь асуудал шийдэгдээд ирэх юм бол цахилгааны халаагууруудыг бид нар ярьж байна. Яг энэ дээр хүмүүс шүүмжлээд байгаа. Цахилгаан халаагуур гэхээр эрчим хүчний салбар чинь дийлэхгүй шүү дээ. Үгүй дийлэх ёстой байхгүй.
дийлэхгүй байж тээ гэж ингээл яваад их юм бол тэр нөгөө нэг тий техникийнхаа савнаас гарч сэтгэхгүй бол ингээд бид нар яваад байна. Гэтэл дэлхий дээр өнөөдөр юу болж байгаа нь Европын холбоо болон Америкуудад цахилгаан халаагуур буюу агаар ус, агарын дулааны цусыг бүгд хэрглэж шít. Бүгд хийн халаагуур усаа холбоо. Бид нар зуух яриад суугаад амир гэж цааш хайхмаар байна те. Яг энэ жил Лос Анжелест, Калифорниад утааны эсрэг ээжүүд гэдэг байгууллага хий халаагуурыг болиулъя гэд бас public petition гаргаад ингэ явж шít. Яг тэгэхээр хий халаагуурч өөрөө бас агаарын бохирдол үүсгэж байгаа байхгүй тодорхой хэмжээнд. Цэвэрхэн бас биш. Америкийн ээжүүд, Америкийн хүүхдүүд ийм асуудлыг гаргаж ирж тавьж болоод ахад бид нар өнөөдөр хий халаагуурлыг үсэрч ороод дахиад нөгөө нэг миний түрүүний яриад байгаа feature proof буюу ирээдүйд нэг хэдхэн жилийн дараа за хэдүүл энийг одоо өөрчилнө гэгмээргүй шүү дээ. Тэ 2030 он, 40 он, 50 он гэхэд энэ шийдэл нь ингээл яваад цэвэрхэн технологи руу бид нэр одоо нөгөө алгасаж очимоор шүү дээ, тийм ээ. Бүр нэр өвчлээ. Одоо энэ эдийн засаг руу оруулъя. Банкнууд дээр сул одоо чөлөөт мөнгө үлдэгдэл гэдэг юм уу гаргах хэвээр ийм мөнгнүүд зээлүүд байна л да. Ногоон шошготой. Ногоон зээл гэдэг гоё хаягтай. Одоо харахаар тог баг зарцуулдаг одоо хөргөгч, тоос сар өгч юу чи. За цахилгаан автомашин ч юм уу те. Ийм зээлүүд бол сайн гарч ийн. Хэрэглээний зээлүүд. Хоёулынгийнх нь яриад байгаа нөгөө утаа орчны бохирдлыг бууруулах том хэмжээний иргэд дийлэхгүй тэр хэмжээний одоо орон сууцны байх юм уу, дулгаалгынх нь байх юм уу, яг нэг юм инновацлог жинхнээсээ ногоон зээл нь гарахгүй байгаа байхгүй. Азар барилгын яам нэг юм амны орон сууцны стандартаа сая батлаад нэг сайт дээрээ тавьсан байлээ. Тэр мэдээллийг нь банкуд хэр нэг хэлээр ойлгож байгаа, тэр зээлийг гаргах сонирхол байгаа мó эсвэл их сонирхолтой байна. Тэгэхээр банкуд дээр байгаа тэр их мөнгийг гаргах ажлыг яаж хийх үү? Иргэддээ яаж мэдээлэх үү? Иргэд ухаалагчтай хилээд өгчөөл боломж байна гэдгийг мэдэрчүүл зээлээ аваад хөрөнгөө гаргаад утааны эсрэг тэмцэхэд бэлэн байна те. Энийг яаж нэг юм уялдаа холбоотой нэгдсэн юм ойлголттой болгож тэр зээлийн мөнгийг яаж хэрэгдэдэг вэ? За ийш орохын тулд буцаад өөр салбараас эхлэх хэрэгтэй болчихно. Тэнгүүд бидний яриад байгаа тэр салбар хоорондын уялдааны асуудал гарч ирж байгаа. Яагаад өнөөдөр нэг хүн iPhone буюу одоо 4.5 сая ч юм уу те 5 саяын энэ бүтээгдэхүүнийг Facebook-ийн чатаараа дамжуулаад зээлийг нь авч болоод байхад гэрийн дулаалагч өнөөдөр ойролцоогоор 2 саяас 3 сая цахилгаалаар авахтаа нийлээд 3 сая ийм шийдлүүд байгаа шүү дээ. Ягаад энийг гарцнаас авч болохгүй нэ те? Ягаад ийм хүртээмж нь өөрөөс бол байна гэдэг дээр бид нар дүгнэлт хийх хэрэгтэй. Бид бүгдийн хувьд бол хийсэн зүйл бол байгаа. Энэ бол Монгол банкн дээр байгаа нэг журмын асуудал юм байна. Тэрний юу вэ гэхээр гэр болон зарим байшингуудыг үл хөдлөх буюу үл хөдлөхийн барьцаанд авах боломжгүй байна гэдэг асуудал. Тийм болохоор энэ одоо гэр байшин дээр байгаа энэ үл хөдлөхийн асуудлыг бид нэр ярихын тулд барилга хот байгуулалтын салбар руу орно. Түрүүний ярьсан тэр сертификатжуулалтын асуудал. Тэгж байж тухайн иргэн урт хугацаатай хөө багтай сарын төлөлтөнд доогуур ийм зээлийг авах одоо нөхцөл бололцоонд бүрдэнэ. Тэгэхгүй бол өнөөдөр гэрээ сайжруулах гэж, байшингаа сайжруулах гэж энийг бид нэр хэрэглээний зээлгээд 30 сар дотор нь барьчих юм бол дөнгөж 2 сая юутай байгаа, орлоготой байгаа, зарим тохиолдолд сая хүрэхгүй байгаа иргэдийн хувьд сарын төлөлтийг бол даахгүй. Тэгэхээр энэ ойролцоогоор жоохон урт байж хугацааг нь урт болгоод. Нөгөө талдаа зүүн төвийн үзэл баримталтай нам засаглаж байна. Татаасыг нөхч. Тэргүй нүүрс чин татаастай байгаа. Тэр мөнгөө ийш нь эднэр зарцуулъя. Нэг өвөл шатаадаг биш. Үйл хөдлөхийг сайжруулдаг. Тэгэхээр тэрнээсээ үндэссэн хэмнэлт гаргаж байгаа энэ зүйлүүдээр бид нэр дотор төлөгчдийн мөнгийг л явуулъя. Ингэм бол бид нар энийг бол 2-3 жилийн дотор тэг бригадууд нь өөрөө үүсээ зах зээлээр нэгаад агаарын бохирдлоор жинхэнэ утгаараа жижиг дунд бизнес эрхлэгчид нь ингээд цэцгэлээд үл явах боломжтой. Нөгөө байшин байр засдаг нөгөө бригадууд идэв шүү дээ. Хийдэг шиг. Дулаалдаг бригад бол. Тэрийг нь стандартад оруулаад сертификатжуулаад хоорондоо зарахтаа баг үедээ дулааны алдагдлыг шүү хэмжээл байшингаа гэрээ яах нь биш зарах нь биш тий. Тэгэхэд ерөөсөө энэ бол маш хурдан зах зээлийн хөдөлгөөнд ороод агаарын бохирдол бараг 2-3 жилийн дотор за хамгийн багадаа 40-50% буурах боломжтой. Маш өргөн боломжтой гэж харж байна. Би тэгвэл нэг юм асууж байгаа. Нэг ийм
одоо амиа алдсан хүмүүсийн тоог хэдүүлээ нэгтгэлээ гэж яриад байна шүү дээ. Ингээд муухай тоо юм шиг санагдаад байгаа юм. Одоо өнгөрсөн сарын 24-5-нд гэхэд бүтэн бүл унтаа цэрэг байна. 4 хүүхэдтэйгээ өргөдлөхөөс ээж охин дүүтэйгээ ингээд 6 унтаа цэрэг байгаа. Бүтэн айлын голомт байхгүй болсон байхгүй. Бид нар ингээд муухай статистик ярьдаг болмооргүй байхгүй. Тэгэхээр энэ төр уучлалтгүй байх хэрэгтэй нэгт. Хотооны сонсгол дээр хин нэг уучлалтгүй байсан уу? Хоёрт хүний амиа нөхөн төлдөг төрний хариуцлагыг хүлээдэг байх юм уу? Эхлээд хүн угаартахад бол өө 100хан биш нь тийм байсан билээ штэ. Өөрөө буруу галаад үлдсэн билээ штэ. Галаад үлч чадаагүй охины гэдэг юм төр яриадсэн байхгүй. 700 хүний амийг нөхөн төлөх хэсэг асуудлыг нараа гişийн тухайлбал хүндсэн. Энэ юу нь ямар байх хэвтэй? Хоолоо нь ингээ зангираад ээжигээ ахыгаа дүүгээ алдсан гэдэг нэг юм ихтэй ярьсан штэ тий. Хэдүүлээ юу хүн ёсныхоо хувьд төрөмж төр нийгэмж төр ийм тоо ярддаг баймиргүй л байна гэж би харагдаад байгаа. Энийг танд хувь хүний эмзэглэл ямар байх ёстой юм гэдэг дээр бас нэг байр суурь хэлж өгч. Энд дээр бол хүн болгон яг сайн мэдэхгүй гэдэг ч юм уу те бичлэн танихгүй учраас тэгээ нөгөө талдаа бодлого шийдвэрлэлөө тусгах ёстой учраас бид нэр тоо яриад яг эдгээр тооны ард байгаа нэр хүмүүс насварсан хүмүүс тэгээд цаашлаад амьд үлдсэн ар гэрийнхний хувьд маш том одоо сэтгэлийн шарах тэг амьдрал оронгоор ирсэн байгаа энийг л бид нэр ярихгүй үлдээсэн л дээ. Энэ дээр бол засгийн газар энээр хин нэгэн шүүдэх ёстой. Бас ийм ажил эхэлсэн төрөмс байгууллагууд явж байгаа. Тэгэхээр тэр нь бол хин нэгэнд хариуцлага тооцох энэ шүүх асуудал бол шоронд оруулах ажил бол биш. Хариуцлага тооцох гэдэг бол шоронд оруулах асуудал биш. Энэ нөхөн төлбөр өгөх асуудал тий. Торгуулийн асуудал биш. Тэгэхээр энэ бол явж байгаа. Тэгээ нөгөө талдаа энэ бол шүүх прокурорын мэдлийн асуудал болж хувирах байх. Явандаа бол бидний хувьд энийг иргэний нийгмийн байгууллагын хувьд бол сая хөндөж тавилаа. Мэдээллийг ил тод гаргаж ирлээ. Одоо манай бусад салбарын бөөнөрөө хуульчид маань бас нэг төрөмс байгууллагатай хамтраад энэ асуудал руу орцсон явж байгаа. Яг одоогийн байдлаар бол мэдээлэлээ нэгтгээд ингээ явж байгаа ийм зүйл бол байгаа. Бараг стратегийн өмгөөл гэдэг шиг нэг унаач хүүхдийн эрхийн асуудлаар дээж хүүхдээр очиж явж байсан шүү дээ гэдэг шиг. Тэрэн шиг яваасаа гэж би бас бодож байгаа. Ийм асуудал явж байгаа. Нөгөө талдаа энийг улс төрчид болон бодлого гаргагчдад зориулж бид нэр одоо нийтээрээ бас энийг байнга ярддаг хэрэгтэй. Тэгэхгүй одоо би бол мэдэж байна. Энэ 7 хоног магадгүй дараа 7 хоног хүртэл агаарын мөхөрдөл яриад за тэгээ ер нь зогсон доо. Цагаан сар гэл ингээл цамгарч. Харин энэ мэдээллийг мэдж байгаа хүний хувьд, иргэний нийгмийн байгууллагын хувьд бусдынхаа төлөө нийгмийнхаа өмнөөс хариуцлага тооцох энэ шаардлагыг тавьж байгаа нь бол бидний үүрэг гэж хараад байгаа. Тэгэхээр энэний хандлага бол явна. Ингээ ажиглаад үр дүн хүртэл явна. Тэгээ нэгэнт миний нэр ороод энэ ажлыг эхлүүлсэн учраас одоо ерөөсө буцах замгүй болсон гэж харж байгаа. Бас манай багч гэсэн яг энэ дээр бол яг ийм үзэл баримталтай зарчимтай болсон гэж цаашдаа ажиллаа. За их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.